За ингээ сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ тань шинэ дугаараараа уулзч чадаад баяртай байна. Өнөөдрийн урилга маань хүлээж авсан зураач отхон зоригчтой баярлалаа. Тэг үзэгчтэйгээ сайхан мэдлээ аялаа. За баярлалаа. Human Canvas гэдэг найз нэг подкаст хийж байгаа. Тэгээд тэрний дахиад шинэ зочноор хүрэлцээрсэн маш их баярлалаа. За баярлалаа. Намайг бас энэ гоё шинэ нээж байгаа суугтаа оруулж яриах гэж байгаад баяртай байна. Тэгээд найз маань ч гэсэн юм гоё мэрэгчлэрээ те өөрийнхөө дуртай ажлыг хийгээд гоё жаргал сууж байгаад бас баяртай байна. За гоё хатаа яриа өрнөх гэсэндээ баяртай байна. За одоо юу вэ? Эхлээд одоо подкаст маань яг зочныхаа хүүхэд наснаас эхэлдэг аа юу. Хүүхэд насныхаа гоё хөгжилтэй дурсан. Ер нь ямар хүүхдээс юм бол манайгийн отхон зоригт маань? Ер нь бол жоохон бүрэг дууга хүүхдсэн шүү дээ ном юм. Тэгээд бид нар чинь 8 дугаар ангид нэг ангид орсон да. Тэгэл 8 дугаар ангиас хойш гоё жоохон чөлөөтэй задарсан баг тий. Чөлөөтэй. Тэр 8 дугаар анги маань зургийн анги гэсэн тий. Зургийн анги 86 дугаар сургууль одоогийн ирээдүйн цогцлбор. Нэргүү Сүхбат багш нарын шавнар байна тий. Зургийн анги. Тийм бүгдээрээ нэг зураг суурьтай уран бүтээлч одоо яг суурьтай бидний суурийг айгүй сайн тавьж өгсөн шүү дээ тий. Яг эндээс улбаалаад яхад нэг энэ бол жоохон дараа ирсэн. Гэтэ одоо яг ч одоо нэг хүүхдийн авиас бэлэг гэхээр одоо юу тэр тал дээр үгдэж чинь энэ багасаа ишээ энэ тал руу хизээнээс юу нэг сонирхоод ишээ орж ирсэн байх уу? Зураг уу? Оо яг багасаа л өөр багасаа мэдгүй мэдэх бол ер нь зурдаг гэсэн тий. Зураад байнга зурж идэг. Тэгэл 6 байлуу 7 дугаар ангиасаа нэг зургийн дугуйланд яваа. Ирээдүйн зөвлөмж гоё дугуйлан хөтөс тий. Тэгж явж байгаа л тэгэл зургийн анги руу орсон доо. Тийм сонгон болоод хүүхдүүдэд тэгж шигшэж оруулсан тий тухай. Тэгэл одоо бид нар чинь баг оюутан шиг 10 жилээсээ л нөгөө натуурт гоё пленэрч яваал тий. Цуслангуудаар хамаг гоё мэдэр жоохондоо мэдэрч илаа гэж. Янз юм байсан шүү. Тэгэнгүүт яг тэр хүүхдүүд одоо тэгэхээр чи ингэж сонгоны математикийн сонгон, химийн сонгон, тэгээд хэдүүлээ чинь зургийн сонгон гэнгээ нэг яг тухайн үед хүүхд талбаны тэр нэг давуу талуудын мэдрээ сургууль маань айгуу гоё тэгж ясныг ажилласан. Тэгээд сонгоны сургууль гэсэн тий. Тий. Бүх анги нь ер нь гүнзгий. Тий. Яг тэр тухайн үед чинь нөгөө сургуулиуд чинь задраад яагаад вэ нэг холио байна тий. Харин ямар сургууль болоод тэгээд нэг сургуулийн тэр чигтээ гүнзгийрүүлсэн сургалттай англи хэл, монгол хэл ч гэх юм тий. Тэгэл тэр дотор сургуулиудаас гоё сургуулинд явж исэн ч юм уу зураг сонирхолтой хүмүүс энэ тэндээс цуглаад шинэ анги бүрдсэн. Тэгэл тэр багш нарын маань бас тийм яг зураг сонирхолтой хүмүүсийг орчинд орчоор тэгэл тэр гүн батх гоё тэр мэрэгчлэлтэд дурлал цаашдаа ихтэй сургууль тэр чиглэлээрээ суралцах тийм гоё суур болж өгсөн баг тий. Тэгж боддог шүү дээ. Харин тэгээд нэг авиас бэлэг гэх хүмүүс одоо зөвхөн ингэ зурдаг, бичдэг, дуулдаг ч юм уу тэгж хязгаардаг. Гэтэл чинь одоо яг хэдүүлээ ингэ зураг зурхаад ингэ орчноос тасрах янз бүрийн юм болдог шиг. Одоо манай ээж хамгийн тодгож чинь одоо юу тоо боддог гэж эдийн засаг тийм байхгүй юу? Тоогоо бодоод суухаараа бүр хажууд нь бөмбөг дэлбэлжсэн чинь тоохгүй суудаг байхгүй юу? Энэ нэг одоо урсгалтай орно гэдэг шиг тий. Тэгэхээр юм болгон дээр тийм байдаг болохоор заавал нэг урлагийн хүн л нэг тийм одоо онгод гэдэг юм уу янз бүрийн хилдэгсээ тийм төвшөнд ордоггүй юу нь тухайн хийж байгаа ажилтай хүн тийм дуртай байгаа үед тэгж авах боломжтой гэж хараад байна. Тийм бол тэгдэг гэж харж байгаа байхгүй юу? Тийм би бас тэгж боддог. Тэгэхээр бид нэр хүүхдүүд дээр одоо та яаж ажиллаж байна юм? Яг зөв тэгэл хүүхдүүд яг юунд сонирхолтой тэр лүү нэлөө дэмждэг тий. Тэгээ одоо манай дунд охин гэхэд гоё загварын юунд явдаг агентлагт. Тэгэл гоё алхаж сураал тэгэл гоё нүүр ам бүсмэсээ арчил сураал тэр их юм сурдаг юм шиг байна. Манай баг бол тэгээд ер нь эмхтэй боловч нэлээд хөдөлгөөнтэй ширүүн юм бол натаа байр ноцолдож идэг тэгэл юунд зодтолтмоор байна. Тийм бокс юм уу каратэ явмаар байна аваал гэл. Тэгэл за жоох өвшөө жоохон том болж байгаа. Тэгээд гоё яана минь охин сонгосон дугууландаа явна гэлдэг. Том болвол яг багасаа бас ер нь 3 охин гурлаа зурдаг гэсэн. Том бас одоо урлагийн зураач болно гээл бас яваад бэлтгээд байгаа. Тэгэл ер нь хүүхдүүдийг одоо би цагтаа байсан чи цагтаа бол эмчээс эмч бол гэлээдэг шүү дээ. Тэг. Би болохоор тэгээд яг өөрснийх нь дуртай юмараа л амжилттай ч байсан амжилтгүй ч байсан явж яах нь өөрөө гоё дуртай юм хийгээд явж яах нь тий. Маш баяр хөөртэй амьдрах байх л гэж боддог цаашдаа. Тийм тий. Баяр хөөртэй. Одоо
Одоо тэтас хүүхдүүдийг хараад ер нь харьцангуй бас өөр өөртөө илэрхийлдэг болсон бааз юм анзаархад юу гэж бод. Нөө жинзэнэр юу гэж бодож байна. Өөрөөхд дандаа аягүй их хатаацууд одоо хийдэг шиг. Зэнэр яах. Ялгаалгаа болохоос уулын зүгээр онцлогтой л өөр өөр ингэсэн онцлогтой юу гэдэг юм. Тэгээд яг өөр ингэсэн бид нар ингээл би жишээ нь ингээ хүүхдүүдийнхаа насан дээр ямар байлаа гэж бодонгоч шал бацсан байсан. Одоогийн хүүхдүүд бас айл хэдийн санаа манаа одоо төлөвшсөн те. Юу алсын хараагаа харцсан айгүй эрт. Тэгээд надад энэ хэрэгтэй, энэ хэрэггүйгээр зөндөө ухаантай те. Тэгээд илүү хэрэгтэй зүйлд ач холбогдлоо судалдаг болсон. Нилээ ухаалаг болсон юм шиг санагдав те. Мэдээж сул талууд байдаг. Бид нар жаахад тэгэл аяанда амьдрал явц. Суралцаал явах үз тий. За хайлаа одоо гоё утгагүй одоо 14 сарын 17-нд бидаас үзэсгэлэн хотод яг гарч байна. Яг энэ гоё эгцэгтэй үе дээр ашгүй таач хайлаа. Үзэсгэлэнгээ ийм гоё үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Хайлаа үзэсгэлэнгийн хадлаар нэг баг зэрэг мэдээлэл өгөөд. За тий одоо утгагүй гарч байгаа үзэсгэлэн ямар гоё үзэсгэлэн хаана гарч байгаа лээ. 17-нд Монгол Арт галерейд нээж байгаа. 17-ноос 20-ны хооронд 4 өдөр л гарна да. Цөөх өдөр. Тэгээ учир нь яг гэж нөх хөдөөний хүн шүү дээ. Хайлаа тэр хөдөөний нэг ясаар наад чи. Тэгээд тийч баахан хитэн антан малаа 5 тийш нь тараагаад хүмүүс яатсан. Санаж ийн гэж. Санаж тэгээд бас удаан бас хүү хатан харуулад ажиллаудаад ажиллахгүй шүү. Тэгэл 100 хоног гаргацвал. За тэгэхээр отхон зорилгынхоо үзэсгэлэнг амжаад ирж үзээрэй Монгол Арт галерей дээр. Одоо энэ чинь нөгөө Дүнжин гарын урт гэдэг тий. За тэгээд тийчээ хурж ирээд уран бүтээлч маань өөрөө байж хаад үзээд гоё. Одоо энэ талаар сэтгэл юм хуваалцсан маш гоё боломж яадаг. Ер нь уран бүтээлчийн яг энэ бүтээлээ туурваад яг энэ үзэсгэлэнгийн үеэр болц гэдэг нь угаасаа маш гоё тийм татагдчихгүй гоё мөч ахгүй. Би бүр ингэ үзэсгэлэнгүүдийн нээлтэн дээр очих. Тэгэл ингэ нээлтэн дээр очих жоохон бужигнаад тэгээд дараагийн бас нэг гарч байгаа өдрүүдэд ингэ очиж тайван сууж үзэх айгуу дуртай байдаг. Гоё яадаг. Яа за хайлаа тэгээд за энэ гоё бүтээлүүдийг чинь би хөдөөний хөө гэж манай хөдөөний хүн хотод амьдардаг байлаа. Сахихгүй байлаа гэж. Тэгсэн чинь яаж аваа тийш очлоо. Тэгээд одоо тэнтэй хэрхэн аж төрж байна. Хотын ууган залуу шүү дээ болно. Тий хотын унах штэ болно. Хотын унаг тэгээд жинхэнэ хөдөөний нөр болсон л. Би яг юу штэ нэгдүгээр орол цамбар 12 дугаар байранд хөлд орохоос л тэгэл өсчөндөөгөө дээд сургуульд ороод хантайгаа танилцал 8 онд Эрдэнэт шилжил. Тэгээд Эрдэнэт амьдарч байгаа сүүлийн 6 жил Булган аймгийн Бугт суманд Эрдэнэтийн залгаа суманд яг цэвэр хөдөө гарцсан сайхан тэгэл байж. Багасаа нөгөө аавыгаа дагч хөдөө тэндэг болохоор байсан болохоор тэгээд тэр багын гоё дурсамж Гүнбат суудсан. Тэгээд дотроос ингээл хатгасаар авал хөдөө гаргацсан да. Тэгээд багасаа мөр малтай их орхон мөр унж ундаг байсан. Тэгэл ер нь тэгэл хоббигоо дагаал хөдөө бай. Ер нь л Монгол хүмүүс бүгдөө л хөдөөрөө татдаг. Ямар сайн талцсан болонгод хотод хөвөлддөггүй шүү дээ. Тэгэл яалтчгүй нөгөө хүүхдүүдийн сургууль цэцэрлэг ажил амьдралаа бодоод эндээ байдаг. Харин тэрийгэ зохицуулаад сүүлийн жилүүдэд гарч байгаа залуучууд маш ингээд бас нэлийн болж байгаагийн төлөөллийн сууж юм. Тэгээд тэр гоё тэнд очиод за одоо тэнд очсныхаа давуу талыг энэ гоё уран бүтээлээ бас хийж байгаа. Эвний гоё тэрнээс хаваалцаж. Давуу тал тэгэл уушигныхаа хэрээр амьсгал. Цэвэр харыг амьсгалж тансгалж. Цэвэр харыг тэгэл дор амьсгалаад тэгэл уушигныхаа хэрээр амьсгалаад хашаан дотроо тэгэл яаж сэгсийгээл явж гэнэ утлаад байлаа шийднэ хамаагүй тэгэл эрхчлөөтэй жаргалтай штэ хідэн амьдтайгаа тоглоол наадал тэгэл нөгөө хүүхд байхынхаа ямиг л одоо гүйцэтгэж байгаа юм шиг шүү. Байранд өссөн тэгэл янз бүрийн нохоо мохоод хийчих гээл чаддгүйсэн шүү дээ. Яг л нохоо мохогч янз бүрээр нь авч тийжээгээл одоо тэгэл жаргаал зургаал тийм амьдтай тийжээгээл тэгээд өөрөө кайфхаас илүү тэгээд гол зорилго нь бас нөгөө гэр бүлийн хүүхдүүдэд бас гоё агаарт амьдруулах гэсэн бас том зорилго дийлж байгаа юм л да. Дийлэх тий. Тэгээд манай баг бол ерөөсөө 20 онд хөдөө гардаг гэдэг чинь 19 оны хүүхд яг гараал барыг хөдөө гарч хөдөөссөн. Тэгээд тэгэл маш эрхчлөлтөй гарч оржгүйгээл орой морой харанхууд гараал гүйчдэг. Тэгэл хүүхд дээр л их ажиглагч үрдэн. Тэгээд ерөөсөө манай багчтай хайнаад манад нэг хурж исэн тохиолдол байхгүй гайгүй тэгээд ер нь их тийм гоё шүрмстэй гоо чанга автоматнаас айжчихгүй нэг тийм өөр л аа тий. Шал өөр юм байлээ. Тэгээд тэр гоё суур анхных нь дурсамжийг гоё
үлдэх юмсан гэсэн үүднээс давхар. Тийм шүү дээ. Тийм чинь Монгол хүн жинхнээр яг Монгол ахуй орчин да. Тийм одоо харин бид нар ингээд зөвхөн хотод өөрсдөө л ингээд бөөгнөрөл хамаг амар асуудал бүх юм асуудал юм шиг бөөгнөрч. Яг амьдарч хаад угаасаа тийм болчтой юм чинь. Өглөө гараад автобусныхаа төгжинд ороод ингээд орчноос тасар гэтэл яг энэ өөр олон хувилбараар хүмүүс ингээд гоё амьдарч болж байгааг бас харуулж чад баярлаа. Нэг төлөөлөл болж байгаад бас баяртай байна. Гэтэ хот гоё шүү дээ. Хот гоё ялгүй яг мэдээж одоо энд чинь амьдарч байгаа хийзээ юун төлөө ингийн энэ чинь амьдарч байгаа гэдэг найз надад ямар ч амралтын өдөр нэг тоглолтоо үзчихмээр л гэдэг шүү дээ. Одоо дөрийн театр, тэгэл драм гэ бүгдөө л ингээ 7 хоног болгон тоглолтоо гэж бас гоё аахгүй. Тэр нь гоё, хамгийн гоё. Тэгэл нөгөө хүссэн үзэсгэлэн танхимуудаараа очиад үзчихэж чинь. Одоо 2 жил юм те 2024 онд нэг бас нэг гоё үзлээ. Тэгэхэд бас гаргасан үзэл амар гоё юм. Нөгөө нэг Эрдэнэт гаргасан те. Тэндээс бүтээлийн зургууд өнгийг харж байсан. Бүр энэ яг бүр цэврээ харна нөгөө зурнаас нь үнэртэй. Мэдрэгдэт байхгүй бүр оо стонер ямар гоё ингээ бүр ингээ бүр баяр төрөөд. Тэгээ одоогийн үзэсгэлэнгээс амар бисээд хүлээж ямар гоё. Утгаа явчихж байна. Гоё энэ үзэсгэлэнгийнхаа нэр нь нэмэг гоё нэрсэн те. Аав дандаа морь зүудэлдэг баха гэсэн. Зүудэлдэг баха. Тэгээд морьжилтэй морьтой холбоотой гоё үзэсгэлэнгээ гаргаж энэ үзэсгэлэнгийнхаа талаар ер нь энэ гоё бүтээл туурвахад уран бүтээлч хүнээс юу асгардаг вүлээ яадаг вүлээ онгот тэнгэрч гэдэг юм зүүн бэлэгч гэдэг тэр талаас гоё ярьж байж. Бүтээл төрх ах шиг гэдэг шиг. Оо яг нэрний хувьд бол охинтойгоо зүгээр харилцан ярьж байгаа л ярен дундаас л ингээд тасалдаад авцгаахгүй гой санагдаад. Тэгээд бас жоон сонирхолтой санагдаад ямар ч юм уу гал мөр ч юм уу одоо юу гэдэг нэг тийм зүгээр л нэг тийм сонирн байх юм шиг санагдаад нэрээ тийм сонгосон. Тэгээд зураг зурж ах төрдөг бодлоо ямар ер нь тийм зураг яаж одоо ингээд зураг болгоны яад гой түүх янз бүр юмуд яаш тэгээд тийм тэднэр талаас. Тийм одоо миний үзэсгэлэнд 40 бүтээл орж байгаа. Тэгээд 20 оноос хойш л зурагнууд. Тэгээд яг сүүлийн энэ 26 онд нэлээд суугаад 25 онд бас зарим нь гаргацсан. Тэгээд нөгөө санаа нь ингээл дахинд зурагдаал яваад байдаг байхгүй. Энэ зураглал харагдаал. Тэгж байгаа л буулгасан. Тэгээд зураглал яаж бий болох вэ гэвэл тэгэл дандаа л ер нь хүний дурсамжинд дэртэй. Дурсамж гой нандин дурсамж ч юм уу, гонигтай дурсамж ч юм уу. Тэр дурсамжууд ч л ингээл дотроос нэг зураг болж харагдал тий. Ингээд зурчвал гой санагдал ингэж бодож явж дахиндаа зурж байгаа л яг бодтоор бий болгосон. Зарим зурагнууд бол тэгээд зүгээр хоолстой тавиал цаанаасаа зурагдчихдаг шүү дээ. Мэдхгүй. Тэгэл аваад хийдэг. Тийм шүү дээ. Зарим зургийг гэл ингээд ажил шиг юм хэрэг гардгүй шүү дээ. Тэгэхээр чинь зарим зүгээр урсаал гарчдаг тий. Гоё шүү бас. Тийм. Жишээ нь одоо энэ миний бүтээл нэг аавын морь гэдэг нэг зураг байгаа байхгүй. Аль нь эндээс? Энэ. Яг гоё. Аавын морь гэдэг зураг. Тэгээд яг ингээд хүн харахад нэг тийм яг тэ ойлгохгүй л юм ярихгүй л бол тий. Надад болохоор амар тийм гоё. Нандин дурсамж байгаад байгаа байхгүй надад. Жишээ нь яасан гэвэл яаж бүтсэн зураг гэвэл одоо хүүхчин багтаа аав ээж амар зураг зурлаа. Би ялангуяа аав морь зургалдаг гэсэн юм. За морь зураадаг гэх юм. Бидний нөгөө багын үлгэрийн кино үүлэн бор бүхтөртөө морь зурдаг. Тэдний үлгэрийн морьдуудыг төсөөлөдөө болж аав ингээл амар болох морь зурдаг. Тэгвэл за болооч аав наач амар гунигтай юм бэ гэж юм чи. Гүй хардаа Монгол морьч хардаа ингээд цээж ингээд энэ хайрцаг гэж байдгийн толгойн ийм гэл яг ном зурн зураад байгаа. Тэгэл гэтээ голж исэн ч гэсэн тэр зураг миний бүр нөгөө зүрхэнд цээжинд үлдсэн. Үүр цаана. Тэгэл ингээд бодонгоч аавч ингээд тухайд зургаар надад морь зурж өгчээсэн ч гэсэн миний сэтгэлийн гүнд ингээд нэг морио аргамжаад үлдээсэн юм шигтэй санагддаг. Тэр байнга байж байгаа миний дотор. Тэгээд тэр яг тухайд одоо аав маань зурж исэн зургийг морины зургийг би өөрөө яг тэр одоо цаатаад онцроос баг нүдэ хинж жагаад гарч ир зурж байгаа хэлбэр хинжээд үрсэн. Тэнгүүд одоогоор ингээд харангууд яг Монгол зургийн морьтод байдаг шүү дээ тий. Яг тийм маягаар зурсан. Гэхдээ тэр зураг ингээд байнга миний сэтгэлд байж идэг. Одоо цаад утгаараа одоо урлагийн хүн ч юм уу хайшаа чинь ингээд нэг хийсвэрлээд баяжуулаад ингээд гоё бодонгоч ингээд одоо намааг амьдрах тий. Одоо ажил үйлс хөдөлмөр гэр бүлээ авч явах юм ингээд амьдралт маань надад унах морийн маань ингээд үлдээсэн юм шиг тийм ээ. Ийм агуулгатай зураг байна. Тэгээ гих жишээний ингээд зурагнууд яг тийм гоё нандин дурсамж тэгээд одоогийн бодол сэтгэж байгаа тийм дандаа л одоо зүрхнээс л гардаг та тийм шүү дээ тийм. Тэгээд нөгөө тусгаж авч байгаа хүн дахиад өөрөө тусгадаг. Ер нь зураг яриад бас гоё л даа. Яа ямар ч гоё.
Би сая чинь дахиад нэг гоё юм асууя гэж бодчихсон чинь хайлаа нөгөө гоё 10 жилийнхаа гоё нөө зурдаг штэ хэдүүлээ чинь 10 жилийнхаа гоё юунаас хуваалцаач гоё дурсан жаасаа Зөвдөл шүү. Тий. Чамайг ярих уу яах. Чи ч бас нэгүрэн омглоо айхтар ориглоо шиг. одоо шал өөр ачаад байгаа гэж Дандаа л инээдтэй факттэй юм санаанд орж ирээд байна. Чи нэг имлэг твтэй ангийнх нэг гэрт чинь 10 дугаар болтойсэн биш хорол хэвчээсэн тий. тийм ба манайч тэр нэлээд тэмч нүүсэн шүү Тэгэл чамайг бидэд нэг гэрээс чи ирэх чил. Гэсэн чинь чи хөөрөөд бид нарыг буцааж нэг дээр ороод. Хуу хаалаа нэлээ хол явсан. Үүшээ чи гаргаж юм гэх чи буцаал чамайг хүргэж өгвөл хэд ч наасаа шиг ирсэн. хэдүүл ер нь айгу тэгдэгсэн шээ чи бас нэг зургийн буйнд гэвэл зургийн анги гэдэг нэрийн дор байсан ингээд айгу бие дагаад тийшээ чи яваас урцсан гоё Тий. хэдэн биенээсээ салж хацаж чаддаг хөөхтөдсөн тий. Тэгэл нэг бэлнэрт явал тусланд өөрөө аим шиг юм яриад би нэг айлгаал тий. Гэтэ тэр ингээд ээж аав нар минь бас бид нэрийг ойлгоод яг тэр ормоор байсан ангид нь оруулаад Тэсний хүчинд одоо бид нар хэдийгээр бүгдээрээ өөр төрлийн янз бүрийн хийж чадсан бүгд нэг тийм уран бүтээлч сэтгэлгээх юм уу тэр нэг амтыг мэдэрсэн амталцаа болохоор хин хинийхэн ажил дээр яг энэ ингээ хадгалагдаад явдаг тий. Одоо би хийсэн одоо 6 зурхгүй ч гэсэн тий урлагийн сэтгэл засалч гэдэг одоо ингээ бүгшээ дараагийнхаа хөгжүүлээд ингээ явж байгаа. Та харин ингээ гой зураг зурж байна. Манайх ч жүжигчсэн ч зураг зурдаг, бүхээсэн ч зураг зурдаг юм гой хүүхэд байхад суусан тэр гой мэдрэмж одоо түрүүн тэр одоо аавын дурсан зэндээс гарч иж яг л ингээ энэ дотор биднэрт үлдчихдэг. Хин нэг хүний хэлсэн сайхан үг нүү харцаа нүү ингээд тэгэхээр бие биендээ гоё хүүхдүүдтэй хөдөл юм гоё үг хэлж бай гоё дурсамжийг хамтдаа өгч бай ял гэж уриал тий. Тэгэл ер нь нэг заавал зураг гэлтгүү ямар ч нэг тийм дуулан секцэнд өөрийгөө багасаа ингэж нэг шавхаж исэн шанцаас орж исэн хүүхдүүд ингээд нэлийн хатуужлах юм уу ер нь тийм чангарчдаг тий. Амьдрал дээр харах дээр ч гэсэн тэр нэг амьдралд нэг зөвөр нөлөөлөх юм шиг санагдаж байна. Ялангуяа бид нар ингээд зургийн ангид байж байгаа дараа нь дээд сургууль бас зургаас холдохгүй ингээд салбар тий архитектор гэдэг. Тэр ер нь ангийнхнаа ингээ хараад тахаар ийм илүү гоё тийм аз жаргалтай амьдраад байгаа юм шиг санагдаж тий. Байгаа баяр хөөртэй тийм нөгөө багасаа зураг ингээд нэг тийм гоё мэдрэмжээ илүү хөглөөд өсч төлөвлөсөн болж байгаа. Харин яг өөрийгөө илэрхийлсэн байх гоё. Тэгэхээр үз чинь одоо яг л нэрээ тэр дууланд явж байгаа л энэ ангид орно гэж хамаг байдгаараа зүтгэж байгаа л орсон. Тэгээд тэр харин чинь хүүхдүүдийн нөхөрлөл тэр олон юм ингээд даван туулах юмнууд үүсэж байгаа. Энэ дээр одоо хамгийн одоо ч ингээд баяр талархмаар яг тухайн үед ээж аав нар маань бид нэг айгу маш ойлгож дэмжижсэн болчих гэл ямар ч гэсэн болчих бол байхгүй тий. Тэгээд дээр нь тэр багш нарын нөлөөлөл биднэрт ямар гоё бас л гоё одоо нэг багш чанга байхаар чи хүүхдүүд илүү зузаан байдаг. Тэрийг бод манай ангид дутгаар нүзөөсөө тий. Ингээ нэг халан гадна хайрын дотор гэдэг шиг тэгээд манай анги бантер ер нь олон оруулсан тий. Сахилгуудаа л номгон зогсож байгаа бол оруулдаг гэсэн тэгээд тэрс муудаагүй харин ч гоё. Бүр бид нэг амар зузаан болгосон юм бараг л нөгөө босогч гэдэг шиг нийлж аваад бүр илүү би энийг ойлгоод байгаа мó яагаад нэг тест тийм байл шүү. Тэгэнгүүт хараа одоо ингээд 10 жил гэснээс хоёлоо чи 10 жил нэг анги дээд сургуульд бас нэг анги шүү. Тий. Яг дээр миний дээр тэгэхээр нэг багш шиг. Тий. Шавнаар мөг ах шиг бодохоор нэг гоё хичээл инээд хэрэг санаанд ороод байдаг. Тэр нөө та нарт нэг юм мэдрэмжийн хичээл гэж ордог гэсэн нь. За орж илээс хата. Тий бид нарт ингэж орж ирсэн аахгүй. Тэгээд тэр нь яадаг гэсэн чинь мөг ах шиг ихтэй хөрх ингээл нэг цагаан самар юу юу лээ бахан хамтдаа нэлээд олон төрлөө. Тэгэнгүүтээ тэрийг ингээл хүүхдүүдэд тойроос олцсон. За ийдгээл шууд идэхгүй ш амар гоё мэдэрч ийдгээл. Тэгэл мэдэрч идэнгүүтээ. За ямар мэдрэмж төрж байна гээл тэг. Илэрхийлэх гээл ятаалтай. Тэгэнгүүтээ. За төрсөн мэдрэмжээ нэг бол би чи нэг бол эсгээцгээ гээл. Тэгэл би өстой тэр хичээлд амар дуртай. Хамаг юм нийтэл удлаа өнөө яриалцтай багш шиг. Гэтэ тэр амар хөвчлөлтэй байсан. Одоо ч гэсэн ингээд бодхоор энэ төрдөг. Гэтэ багш маань ингээд биднэрт ингээд айл болох ингээд нэг гоё юм мэдрүүлчих юмсан. Тийм мэдрэмжээ чагнах илэрхийлэх боломжийг олгосон шүү дээ. Тэр ингээд багш маань бас сэтгэхгүй нэлээд төрүүлээд одоо л нэг хөгжөөд байгаа нэг баг 20 гаруй жилийн өмнөөс биднэрт нэг ойлгуулах гал хичээлдэг байж гэж боддгийг. Тийм шүү дээ. Ямар сэтгэлтэй ингээд бид нарыг нэрээ тийм шүү дээ. Шууд ингээд одоо тоглолт моглолтын арын ажил дээр шууд дагуулад орчин жүжигмүүдийн хоцсон дор гэл ерөөсөө тайзны зураачаар ажиллуулаад аюу гоё. Тэр оюутан байхдаа тэр туршилт хийх боломж шууд ингээд уран бүтээлчтэй ажиллах боломж энэ төрөд нээж өгчээсэн бас тийм тий. Дээрээс нь бас нөгөө юг бүр загинж хагаад үзүүлдэг тий. Дүүр муур. Тийм шүү дээ. Тэр соёлоо угаасаа тэгээд огцсон шүү дээ бид нар чинь ингээд сургуулаас нь харин тий тухайд ингээд нэг
багш нарын хэлж ийсэн үг ерөөсөө яг энэ дотор ингээ үлдчихдэг. Тэгээд ингээ тэр амтыг биднэрт ингээ амтлуулаа мэдрүүлээ. Түрүүн хайлаа хүүхдтэй ч гэсэн янз бүрийн боломжуудыг дугуулн секцэнд дуртай дургуу таньж мэдэх боломжийг олгоод байгаа нэг чухал. Тийм. 5 метр хөгснөөс за одоо ингээ бид нар 5 метр хуугасаа хүртгэн 5 эртнээр ав мэдэрлээ. Одоо сүүлийн нэг онго тэнгэр за сүнс ирэх энэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр та гоё нэг үзэл бодлоос хаалцаач. Тэгээд тэр ер нь зураач нартаа нэг тийм хол сэдв биш байхаа тийм. Ер нь их ойрхон баг цуг зэрэгцээл явж идэг санагддаг шүү. Тэгээд юм унших, тэгээд зураг зурах илүү ерөнхийдөө нэг ганцаараа байх цаг хугацаанд илүү гадагшаа биш дотгошоо өөрийгөө их чагнах сонсохтой. Тэр тех тусмаа илүү гоё ингээд тэр мэдрэмж тодроод улам тийм мэдрэмж өндөрсөж байгаа юм шиг. Тийм шүү дээ. Ийм завгүй ритмд ингээд амьдраад хахаар өөрийгөө чагнах, хажуу хавиргаа ингээд анзаарах юм тэр одоо чинь миний одоо жоох эмзэглдэг юм гэх юм бол өөрийгөө ч таних, өөртөө ч цаг харахгүй ингээд нэг ядарсан байгаа өөрийгөө хайрлагч боломжгүй гэх юм уу. Тэнгүүд тэр стресс, тэр уур, тэр хүүхдтэй ч юм эсвэл тэм гэр бүлийн харилцаагүй байх юм. Энэ айгу түгээмэл очиад болоо айгу эмзэг сэтгэл байгаад нэг надад цаг юм ярьжсэн чинь. Тэр нэг өөрөөсөө чанхаа. Гэхдээ бас нөгөө талдаа харьцангуйс гоё юм бяцлал энэ гэж гоё янз бүрээр өөрөөсөөс ажилладаг ч удаа тий. Бяцлал, йог, өөр юу зургаар. Тий. Зургаар яддаг ч үлээ терапи юу. Одоо тий арт терапи ч болохоор гоё зураг, бүжиг, хөгжим одоо тухайн хүн юугаар яаж илэрхийлж болох нь тэр бүгдээр нь илэрхийлэх боломжтой болгох айгу гоё шүү дээ тий. Ийм сайхан бас 10 жилд анги хамт олонтой багш нартай байсан. Манай хуучны багш нар бас гоё сэтгэлээсээ тийм шүү. Яг өөрийнхөө үр хөвч ханддаг тий. Тийм шүү. Буруу зөрүү явахаас тэгэл арга гэрийн амьдралын хүртэл анхаарах тий. Харин багш хүн ер нь хайрламар юм биш үү? Айгуу гоё тийм хүмүүсээс одоо суралцсан тэр хүмүүсээ ч нөгөө үр бидэнд суудсан болохоор өөр ирэхгүй тэгэл үлээрэл үр хөвгтэй ч юм уу бусдад манайхаа илүү тийм гоё хандж харьцдаг байх гэж боддог шүү. Тэгж ажиглагддаг шүү. Тийм. Нэг юм холбогчгүй одоо нэг дээдлийн үеж айлгадаг, доотлын үеж айлгадаг нэг яг тийм санагддаг ш бас нэрээ. Одоо 80-аад оныхан. Одоо дүнгиж чинь л за 80 нас гэж одоо 80 тал дүнгиж амьдрал хэлчихсэн шүү дээ. Ингээд хүмүүс ч талаар амьд юм уу гэж бас болохгүй л дээ. Хөө төц юм уу гэж ямар ах баг. Одоо л яг гоё юм ямар нэг ажил эхлэхэд ч юм уу шинэ юм эхлүүлэхэд ингээд юмд гоё ултаа сууртай хандах тий. Гоё хийгүү хийх нөгөө нэг эрэгтэй хүнийг өч хөрөөд юу лээ. Тэг ер нь жидрээд одоо л хэлж ер нь наснаас тийм хөгшин энэ төр тийм байхгүй мэл одоо хөгшин залуу тухайн насанда одоо 20-та 10 эдтэй хүүхдийн асуудал жоохон гэж бид нар ямар ч харах үндэслэлгүй тухай тэр хүн дээр тэр маш том асуудал тэр хүн дээр одоо биднэрт гэж тулгарч байгаа асуудал биднээс тухай шинэ нэмийг шинээр тулаад өдрөд шинэ гэдэг шиг гоё явж байхад хинэн хин гэхээс илүү тухай үеийн туулууд аяга сонирхолтой санагдаад байна. Тэгэл одоо би хөдөө гараад 6 жил болоо 6 жилийн хугацаа ерөнхийдөө дандаа туршилтууд байгаадсан байхгүй. Хүрээ аж ахуй эрхэлж үзээл бүтлгүүтэл болоод бас дижэл мэжэл янз бүрийн тармил юм хүм сонирхож үзээд ч гэдэг юм те. Юм боломж одоо ингээд сургалт байж байгаа л одоо сая 1-2 жилийн хугацаанд би ер нь яг жоохон малцаалаа ингээд зарахын зараа цүүлээ жоохон нөгөө тайм аут аваад те. За ингэж алдсан одоо ингэж явах юм байна ч гэдэг юм ингээд гоё. Төлөвлөгөө ер нь тодорцсон байгаа. Тэгээд өмнөх жилүүдийн туршлага чинь одоо бол гоё хэрэг болох байх таа л гэж бодсон. Тэгээд ирээдүйн зураг л тодорхой тэгэл хөдөөний амьдрал. Тэр надад бас юм гоё. Яагаад урлагийн гоё резиденс хийдэг тийм газар байхгүй гэж дээ. Ер нь жоохон тэр. Яг манай Funnyland Art Fair гэдэг пэйж байгаа. Тэгээд тэнд гол зорилго нь амьд байна. Тэгээд мөн урлаг байна. Тэгээд хүүхдүүд ч бай. Заавал хүүхдүүд том хүн ч гэсэн очоод гоё тэрхээ амраадаг, стресс бухимдлаа мартдаг, амьтантай тоглодог, бас агаарыг сайхан мэдрээд мэдээж бий байх юм чинь зураг зурсан ч болно, керамик баримл хийсэн ч болно. Тэгээл нэг тийм зүгээр нэг тэрхээ амраах тийм газар бий болох гэж зэрэг байгаа. Гэр бүлээр очиж болдог тийм кампаш тийм тэнгууд тийм чинь энэ одоо сүүлийн үед болохоор ер нь Европ талыг өргөн хэрэглэдэг адуу нартай хүүхдүүд одоо янз бүрийн өвчтөе хүүхдүүд төрөлх цог байж идэх тийм маш өндөр үр дүнтэй тийм арга хэрэгслүүд байдаг. Тэд нар одоо бас терапи талдаа бас аягүй гоё хэрэглэх бүрэн боломжтой гэдэг. Хөгжүүлэх гэж чинь өдрөө хэлсэн тийм. Тэр чинь бас байдаг юм билээ шүү дээ. Амтнаар гоё амар намгүй морчноор идэх гэдэг юм байна. Хөдөлгөөн тэнц чинь хөдөлгөөн одоо нэг хөдөлмөрт сургах за тэгэл ах уурчинтай тань амтантай харилцах гэдэг. Уусаа чинь багмаа шал өөр ингээд үнэхээр тийм байхгүй. Тэгэхээр тэр боломжийг бас нухтад хүүхдүүд бид нар одоо бүгдөө л хүсэж та ийшээ тийш очиж ингээд хийдэг тийм. Бас нэг юм гоё гарц гоё одоо юу хий нэг юм спейс тийм орчин үүсэж байгаа баяртай л. Тэгээд
энэ жилээс л одоо үсгэлэнгийн дараанаас очиод гоё хөгжүүлэлт юм дээ. Ерөнхийдөө бааз зөөр юмаа бий болгоцсон. Тэгээд одоо гоё дээр нь хөгжүүлэлт хийн гэж одоо л аж. Тэгээд ямарваа нэг юм бас их тийм миний нэг сүүлийн суралцж байгаа амир яахаа болцсон. Нэг аясаар нь гоё ингээд нэг бол тэр нэг гоё цагийг хүлээгээл бурхан босгон байгуулахаас өмнө бид нар юу ч хийгээд нэмэргүй гэдэг нэг үг байдаг. Тэгээд яг тэр Kairos цаг маг гэж яддаг шүү дээ. Тэр бүх гоё огтлцол дээр нь л юмаа хийгээд өөрөө нь юмаа хийгээд гоё урсгалаар нь бүтээх нь надад илүү амар санагдав. Тийм мэдээ. Яарч за 100 дуусахаас өмнө ингэж итгэжээл ингэж яарч сандж адгаж тийм төргийн төвх юм хийхгүй нэ тийм өдөө байгаа тийм амгалан болцсон дөө. Дээд сургуулийнхаа найз нарт бүгдээр нь гоё өөрийн зорьсон зорилготой тий одоо чи ингээл гоё зорилгоор амьдарч байна. Тэгэл бүх хүссэн зорьсон зүрхнийх нь хүслүүд биелэх болтугай гэж мөн намайг бас өдөө зэрэгтэй сүм хүмүүжүүлсэн ах эгч нартай бүгдээрэнд нь хайртай шүү гэж хэлье. Бид нэр сүнс гэдэг юм. Одоо баг амч гэж хэлэх юм уу? Энэ талынхаа нэг өгч чаддаг уу юм? Би бол хартаа энэ одоо яг бидний амьдарч байгаа бодит амьдрал энэ физикал ертөнцийн нэг маш бага төр зур ингэж боддог байхгүй. Яг жинхэнэ бид нар бол зүгээр сүнс мөнхөд амьдрах сүнс. Тэгэл хүмүүс янз бүрээр тайлбарладаг тий. Дахин төрөөл ингээл нэг даалгавар биелүүлээл ахиал гэдэг ч гэдэг юм уу тий. Ингээл яг янз бүрээр яриад байдаг. Гэхдээ бидний дийлэнх амьдрал тэр сүнслэг ертөнцид өрнөөд энэ багахан хэсэг нь энд өрнөд байгаа юм болов гэж боддог шүү. Ялангуяа одоо ингээд одоо бодит амьдрал болон бид нар унтахаараа зүүдэлдэг шүү дээ. Миний хувьд бол тэр зүүд бол яг бидний байгаа газар гэж бодоод байгаа. Тэгж бод. Үнээр сонирхолтой. Тэгэхээр энэ дээр яг энэ дэлхий дээр байгаа физик ертөнцийн дээр байгаа зүйлс ялангуяа тийм материалын зүйлс хөөцөлдөх бүр амар надад харамсалтай. Хоосон санагддаг. Нэг айгүй богинохон хугацаанд ирсэн мартцсан тий. Надаас яг тийг санагддаг ш ингээл ингээ нэг ихэд амар чивчэрсэн ингээл энэ тэрийг амар ингэн тэнгэн зүгөөжсэн гинтдэг ш. Юу лээ гэж боддогдсон ш бас. Тэгээд энэ дээр бас нэг миний зурсан зураг байхгүй бас яг зүүдэлсэн зураг гэрлийг даг гэдэг юм шүү дээ. Тэгээд би яг тухайн зүйл амар тод зүүдэлцээл тэгэл тэр зүүдэл илэрхийлэх гэж яг жон хичээсэн. Тэгээд тэр зүүдэнд болохоор ингээд маш тийм юм бүр гүн харанхуй гэж ярьдаг шүү дээ. Бүр таг харанхууд. Тэгэл яг нэг төөрсөн юм шиг байж байгаа. Нэг бүтгэ гэрэл хараад. Тэгэл за энийг яг дагахад яг жинхэнэ юунд очих хэвээр газар очино гэдэг ч юм уу те. Тэгэл тэрлүү тэмүүлээл ингээд нэг ингэж явж байгаа нэг утасны үзрээс барингуутай ингээд хөөгөөд ингэж явж байгаа. Тэрийг нэлийн хідэн давтамжтай зүйдлээ. Тэгээд би тэрнээс өмнө бас нөгөө нэг яг дэлхийн амьдрал бидний байгаа энэ бодит амьдрал ерөөсөн маш богинохон те. Эдгээр хооронд л. Тэгээд одоо жишээ нь энэ дотор нэг жижигхэн тоосон цэр ингээд хөвж байгаа шүү дээ. Энэ бол дэлхийн амьдрал ч юм уу те. Тэгээд энэ нэг том энэ байгаа урш хурц ерөөсөө яг бидний жинхэнэ бид нар байгаа газар байх гэж боддог байхгүй. Тэндээс тэгээд гоё юм зааварчилгаа ч юм уу те. Ер нь яаж амьдрах нэг тийм шипинүүд ирээд байгаа юм шиг. Тэгээд энд нэг амьдарч явах хугацаанд жоохон гэрэл болоод бусдыг гэрэлтүүлээд те. Өөрөө гоё гэрэлтээд гоё эрэг байж байгаа л гоё үйл хийчихэл гоё үр суулгачаал буцаан чухал гэж боддог. Тэрнээс хичнээн юм хураагаад нэр алдар ч юм уу, карьер ч юм уу тэр бол эндээ юу ч баг тий бидний байгаа дэлхийн хумхийн тоос. Энд ирээд нэг гоё жаргаад буцмаар байгаа. Зүгээр жаргаж байгаа. Тий. Гоё өстой enjoy хийж байгаа юу гэдгэлээ тэгж байгаа л буцах өстой юм шиг санагдав. Надаас яг тийг санагддаг шүү. Тэгээ түрүүний нөгөө гэрэл гэдэг шиг өөрөө нэг гоёыг мэдэрчүүл тэрийг тусдаа мэдрүүлэх хуваалцах гэдэг юм. Тэгээ түрүүний үр суулгах гэдэг бас үнэхээр тийм зүгээр зөрөөд өнгөрсөн хүнд нэг сайхан нэмсгэл нэг гоё үг хэлчихэл тэр хүн дахиад тэргээр хичнээн удаа амьдрах мэдхгүй тийм гоё дэлхий дээр амьдраад авах болно. Үг амар хүчтэй. Тэгээ цагаа олсон үг. Нэг гэнт юу санаанд орчлоо. 2 жилийн өмнө би нөгөө хөдөө байшингаа доторлоход 11 сар гарцсан. Тэгэл нилээн яг өвөл залах гэдэг нөгөө байшингаа доторлол рек буудаал ганцаараа өстөө яад юм блэ гэж байжсэн. Тэгээд эхнэр баг хоёр бас хажууд гэрт Монгол гэрт нөгөө цуслангийнхаа гэрт. Яг хав төв рүү орвол орчнолтой хөрхөө надад бас нэг хоол унтыгээд хань болоод байгаа. Тэгээ нөгөө хоёр маань даарад байдаг. Би одоо ганцаараа амждаггүй байгаад байдаг. Тэгээл яад юм блэ гэж тухайд бас нөгөө манайхан өнгөрцөн. Манай ангийнхан ч гэсэн бас тухайд бас миний гашуудлыг хуваалцаад бас
сайхан байхан байсан гэх юм уу. Хэдүүлээ тийштэй ер нь хэцүү үедэнд хамт байх, жаргалтай үед хамт байх ер нь бас тэнтэй бид Тэр манай ангийнхан их гоё сайхан мань нэгтэй. Яг тэр үед тэгээд жоохон юм давхцаа жоохон тийм нөгөө дэлхийн амьдралдаа дарагдсан. Сууж исэн чинь хотог өндөр юм найз бэлгээ. Найз маань. За ямар хүн байшин хэр явж байна. Иймэрхүү нөхцөл байдалтай гэсэн чинь. Найз нь багч аваад очие гэлтэхгүй. Тэгсэн чинь хүн хурц ороод. яа гэнэ. Гүй хэрэггүй минь найз одоо чи чинь халан дижilгээл бас л аж ахуйтайгүй юм чинь. Хэцүүг нь ойлгож байгаа юм чинь. Тэгэл зүгээр юм найз би болгоно гэл. Тэгэл тэр үг яг тухайн цаг үеэ болол надад хэлсэн чинь дотроос ингээл ерөөс амар гой мотор асаагаал хүч өгөөл. Тэгэл тэрийг зүгээр өдөр шөнөөр пэжигнүүл дуусгаал. Тэгэл байсандаа орсон юм даа гэж. Тийш дээ. Тэгэхээр би яг тэнцэнээс бас л суралцаа л юм чи би бинээсээ тэгэл за ингээл найз нартай найз биш ч гэсэн хүндтэй ямар хувь болж гин үү тусламж хэрэгтэй гэж бол асууж авах хэрэгтэй юм билээ. Гэтэ жинкнээсээ шүү дээ худлаа биш. Хэрэгтэйг бол окей за би очиж гэдэг юм те. Тэгээд бас нэг ингээд гунигтай зовлонтой үед нь нэг баяр хөөртэй үед нь ч юм ингээд чин сэтгэлээсээ баяр хүргэх. Тийм чин сэтгэлээс хуваацсан. Одоо түрүүний чин сэтгэлийн тусдын болохоор одоо нэг хадаас энүү тэр маш том дэм болдог байхад одоо нөө бас зовлон жаргалыг бас хуваалцахад тэр хэмжээгээр хуваалцсан одоо ингээд хөнгөрж идэг те хуваалцахын тагаар нэг хүний ард нэг хүн байх чинь шал өөр бүр ингээд ганцаараа биш гэдэг мэдрэмж. За тэгээд нөө баяр жаргалтаа бас хуваалцахад тэр баяр жаргал дахиад хэд дахин ингээд нэмэгдэж өөрөөч тэр ингээд гоё жаргалтаа одоо нэг цаанаас нэг хамтын ухамсар өгч одоо энийгээд юу ч гэх юм гоё юм бас байгаад тах шиг байна. Нэг хүч. Тий. Авахасаа илүү хүн нэгрүүлтэй байд те. Миний хувьд баг хүмүүс ч гэсэн тийм байдаг байна. Юм авахаас илүү хүнд юм өгцөндөө би амар их баярлдаг. Тэрнээс ингээд байгаа зүйлдээ талархалтай хандах те. Яг. Тийм зүгээр л гоё. Одоо би хөдөө парбокс ундаг байхгүй. Зинхэнэ хөдөөний машин шүү дээ. Тэгэл тэрийг одоо нэлээ олон жил болж байна. Хизээч одоо нэг өндөр тэрэг унчиж гэдэг юм уу ингэж ерөөсө боддгоо тэгэл. Тий. Наад яг хангалуун гэдэг чинь хаана хүрээд би энэ надад хангалттай юм гэдэг бас нэг тийм одоо нэг тэрийг эртхэн мэдчихүүлэх юм уу айгу амар тав амьдрах гэдэг шиг санагдаад байна шүү дээ одоо. Тий яг зөвтэй шүү дээ. Энэ тал гэр бүлийн тал дээр өөрөөр байсаар гэх. Гэр бүлийн тал дээр үү. Нэг эхнэр нөхөр эцэг ихэ орхиод нэг бий болдог гэдэг нэг үг өгдөг байхгүй. Тэгээд тэрийг л баримталдаг. Тэгээд эцэг их аав ээжийн хүндлэх байх уу тий. Нэг номерт л одоо эхнэрийг ч юм уу нөхрийгөө тэгээд нэг бий болох, нэг санаатай болох. Яг үнэ. Нэг зорилго чиглэлтэй болох. Тэгээд бие биендээ одоо таалагдахгүй зүйлээ татах ч юм уу тий. Одоо мэдээж хайр дурлал бий болоод тэгэл эхнэр нөхөр болох шийдвэр гарч байгаа. Тэгэхээр хайртай бол хайртай хүнийхээ таалагдгүй өөрт байгаа зан авир ч юм уу ямар нэгэн дутагдлыг засах ч юм уу тий. Хичнээн өвдөгч байсан. Бид нар бүр хүмүүстэй нөгөө өсвөн хүмүүжил үндсэн хуулиараа үүрэгтэй. Тэгэхээр зөвхөн бие махбодын хувьд сэтгэл санааны хувьд ч гэсэн өсвөн хүмүүжүүлэх, зөв өсвөн хүмүүжил үүрэгтэй гэж боддог тийм үстэй. Тэгээ зөв үлгэр дуурайлттай байх. Асуудал гарлаа гэхэд хүмүүс нөгөө хүүхд маань болж юм болохгүй гэдэг болохоос яг цагаад болохоор би гаргаж чадсан билүү? Одоо цаг зориулсан билүү? Анхаарч сонссон билүү гэдгийг асайг анзаарч хармаар тий. Энэ тал дээр. Харин тэгэл хүүхд яагаад хүүхд ийм болчих гээл тэгэл өөрөө ч л толны тусалж. Йоо яг үнэ. Тэгэл нэг хүүхдээ гайхшраад ах юм байна. Харин тэгээд яг юм ажиглагдаад эхэлж байгаа бол тэр дохио байна. Шууд газар дээр нь гоё хүүхдтэйгээ ярилцах илүү цаг багтахгүй шүү дээ. Заавал одоо ингээл түүжирч яана энэ төр гээл. Завчлыг үйл зав гардаг юм чинь. 20 минут ч хамаагүй яг ашигтай хүүхдтэйгээ гоё ярилцахад тайлагдчих шүү дээ. Тэгээд аавж уучлаарай аавж ийм сурсан бол уучлаарай ч гэх юм. Бид хоёр ч гэсэн анх удаа аавж болж байгаа учраас туршлагагүй байна ч гэх юм. Нэг нөгөө сайхан л ярилцахад ер нь ярилцвал тэгэл бүх юм тайлагддаг байх гэж бодсон шүү. За тархан сайхан урж байна. Сайхан тархан ямар гоё юм. Ямар гоё юм би. Дээр нь намби дээ нөгөө хүрээ орж ирснэх. Хүрээнд орж ирснэх нөгөө аавынхаа хөөргийг нь халган төмөр байсан. Энийг бас гоё яс болгоод ямар гоё ингэж янзлуулаад дархан дээр очиод энэ дайлан байлмаас яасан гоё харагдаад харж үзэж болох уу. Тэ ямар гоё. За энэ яадаг хатгаад хин хатгаад яагаад өгч өгөө юм чи надаа.
Бүр өөрөө эрэгтэй хүн гээд ингээ гоё хатгсан байна ч та болох юм уу? Ямар их төсвөр төвчээр гэдэг. Манай хүн нөгөө надад дайлан хатгаж өгөх гээд эхлээд тэгээ нөгөөдөг чинь хурц чаддгүй тойроод яваад зааж өгөхгүй. Тэнгүүт би. За би өөрөө хатгах чагнгүй тахтай. Нандима гаргаж ирлээ. Тэгэл хөөргөө анцлуулчаал. Тиймэрхүү өөр зүрийн ажил бүтээгээл яваад. За. Янзтай. Тэр удаа хийсэн нэрээ. Өө нэг барин 50 тэгэл нэг сар болсон бах уу? Арайч тийм урд нэг тахтай. Нэр. Энд чинь нэх ядаад байх юм байхгүй мэлээ шүү дээ. Энэ харин ирчүүд юм санаа энэ бүдүүн байр гараад ингээд юм хийхээр бас янзын игээд байдаг шүү. Гэхдээ амар тийм их юу байхгүй. Ер нь тоймтой байгаа үстэй хийнүүд нь. Энд давхар зөндөө юм ийсэн юм шүү. 3 өнгөл байгаа. Тийм тэгсэн ч гэсэндээ тэгэл. Гарын урд үстэй хүн гэдсэн. Нэрээ бас юу? Энэ гарын уртаа төрн гэдэг чинь бас юм гоё талархмаар. Одоо ээж аваас гэх юм уу, бурхан тэнгэрээс гэх юм уу бид нарт энэ байгаанд үнэхээр талархмаар юм байна тий. Одоо тэр сайхан дуулдаг хүмүүс тэр гоё хоолоогоос хүмүүсийг хүргэж тий. Тэрнтэй адилхан одоо энэ шүлэгчдэг үгийн сайхнаар нааддаг хүмүүс энэ нар үнэхээр баярламаар гоё ур чадварууд юм биш бас. Тий. Одоо ингээл тэр чинь л яг бурхнаас өгсөн бидэнд өгсөн биелэг байхгүй тий. Тэр хүн тийм юм хийх дуртай чадвартай байна. Яг тэрнгүүрээ л явуучвал насан турштай гоё жаргалтай хоббигоор амьдрах байхгүй юу? Тий. Нэг юм зовхгүй хийгээд байгаа гэх юм одоо жишээлбэл нэг надад амархан санагдах юм нөгөө хүнд хэцүү байхад заавал тэр хэцүү юм би энийг чадчихж гэж нэг хүлэн зөвшөөрөх гэдэг хасаа өөрт байгаа юм хүлэн зөвшөөрж олж харна гэдэг бас аягүй чухал юм тий. За энэ кофе шоп хийчихвэл өстой мөнгө олоод энэ алаатай ажиг юм уу тий. За энэ ийм 8 ингэж ажиг юм уу гэл тэгэл яг хөө хэсэг бүжигнаал хэдэн цаас болвол гэхдээ тэр өнгөрсөн цаг хугацаа хайрн явцсан байгаа байхгүй тий. Тэрний оронд нөгөө удаан ч гэсэн нөгөө ямар нэг юм амжилтанд хүрхий гэж зорж бол удаан яв гэдэг юм л шүү дээ. Гой ингээд сууртай жоохон өөртөө мэдрээд тий. Тэгэл явж хэлээ нэг цагт. Бүх үйлрэл гоё байхгүй юу? Яг өөрийн гоё өнгө аястай. Тэгээ өвөл хүүтэн ч гэсэн тэр хүүтнийг даван туулж байгаа надад амар кайфтай байдаг байхгүй юу? Тэгэхээр нэг тийм хэцүү зүйл бол байдгүй санагдаж байна. Одоо ингээд малч тун сайхан байна. За өвөл ингээд даван туулах ингээл амар зуд мод тэгэл ингээд зуд болт. Ер нь үйл болгон л зуд шүү. Зүгээр л наанаасаа гоё бэлтгэл ажиллаа хийгээл төлөвлөгөөнийхөө дагуу өвсдөжлээ ч юм уу бүх юм ингээ хангацсан баг. Үйл болдгоор бол болно тэгэл тавчин тэгээд өвлийн тэр хүүтэн хацар хайрам хүүтэн те намрын гоё тийм нам чим налгар өдрөө өнгөнүүд тэр өлөс болгон ч өөрөө гоё онцлогтой болохоор тэндээс нь гоё сайхны мэдрэл дөрвөлдрөлтөй байх чинь тэр нь илүү надад гоё. Зугаатай гоё яваад. Тэгэхээр нэг тийм хүнд хэцүү юм бол байдгүй. Улирлуудынх нь онцлог бүрээс кайф аваад байгаа байхгүй. Зөв. Аха. Иш гоё доо гоё. Яг тэрнтэй адилхан нэр хүн болгон гэдэг угаасаа өөр. Одоо манай подкаст чинь юу нэгэд одоо энэ цэв цэвэрхэн камераас дээр бид нар яг өөрөөсөө амьдралыг зураал явж байгаа өдөр алган. Тэгээ нэг гоё хүн болгон одоо чиний доторх өнгөнүүд бол юм гоё өнгөнүүд байгаа байхгүй. Хамгийн гол зураач юм бол яг гоё өнгөн ингээд бүтээл дээр ч юм уу гоё юмнуудаар ингээд илрээд гараад ирдэг. Зохиоч хүн болгоо үгээр нь урсаад гараад нь за юу гэдэг. Одоо бас ярилцлагаараа тэр хүмүүсийн тэр гоё дотор гоё юм гэж харуулмаа. Тэгээд би нэг ингэж гоё сонирхоосаа надад бол одоо ингээд ярилцаас хоног айгу гоё. Ийм гоё одоо яг энэ зочин болгоно аймаг нэг хайрладаг дотны эхний ээжиндээ одоо юм байла хамгийн ойрхон найз нөхөд ингээд ойрхон хүмүүсээ дооц чинь. Тэгээд нэг гоё нь яг ингээд одоо эсвэл бидний яг нэг цаг нэртэн гэдэг юм нэг юм бас нэг 30 40 гараад ирэхэд нэг гоё юу гард юм болов. Нэг бүтээл одоо өвөл хэрэг олох гэх юм уу? Одоо та жишээлбэл гоё зураад ер нь ингээд янз бүрийн хийж үзлээ одоо би нэгээ хийж байна. Энэ нэг гоё наач гэдэг ингээд сая ярьж штэ. Яг энэ шиг манай одоо эхний зочин дээр манай мөрөнгөл найз маань яг юм гоё ментор коуч ингээ хийгээл авдаг байхгүй. Тэгэхээр ер нь ингээ үйл хэрэгээ олцсон хүн дотроосоо ингээ гоё хүмүүс зориулж одоо миний өмнөх дугаар дээр бас нөгөө тунгаа маань ярих ур чадварыг яадаг. Бас ингээ гоё үгээр өөрийгөө илэрхийлэх энэ гоё юмнууд хийдэг. Энэ гоё найзуудаа ирж байгаа. Тэгэд ингээ ирээд ярилцаад маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээд найз маань хийж байгаа үйлс нь өшөө гоё өргөн жимийн зам болоорой гэж өрөөй. Өшөө олон одоо сонсогч нарыг босгон байгуулсан гоё нэвтрүүлэг хийгээрэй гэж өрөөй. Баярлалаа. Гэр бүлд нь өөр хүмүүд тань ажилд нь бас сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөй. Баярлалаа. За баярлалаа. Гоё үзэгчтэй нэг гоё сайхан үг хэлээд хайлаа өндөр 60 дайнууд янд орё. Тэгэл яг өөрийнхөө зорьсон юмыг л гоё аливаа юмд ажилтж бай, гэр бүлдээ ч бай, ер нь юунд ч гоё
гоё хайраар хандах нь л гоё гэдэг шүү дээ. Хайраар хандаж чин сэтгэлээсээ гоё бүхэл салбар чин сэтгэлээсээ үнэн байгуул тэгэл Монгол улс хөгжиндөө л гэж бодож шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Монгол улсын иргэд байна да гэдэг. Тэгээ одоо зөвхөрөө хилийн цаана гараад бүгд л Монгол гэж шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэл нөгөө аймаг улсаараа хот хөдөөгөөрөө талцаад байлгүй нэг л гэр бүлийн аав ээжийн хүүхдүүд нь ч гоё ив нэгдэлтэй. Энэ Монгол улс өвшөө гоё яаж сайхан болох уу гэж ингэж дор бүрнээ бодоод. За тэгээд дараа дахиж уулзцгаая. Тэгээд удахгүй уулзцгаая. Баярлалаа. За баярлалаа.